аялагч. Энэ аяллаа шугам нь болохоор бүхэл бүтэн энэ хотод хойроод тэгээ үзүүшээ харуулсан юм харуулахаас одоо зүйлүүдийг харуулахаас гадна гэж яалтчгүй тийшээ халчаад байгаа байхгүй юу? Одоо нисэх бодол дээр янз бүрийн хоолны юм сайхан цаан байдаг. За ингээд кофенд дуртай аялагчд байдаг. Тэгэхээр энэ Нигерагийн хөрхрээ одоо яг эндээс харж байхад Америк одоо Канадын хоёр талаас байна уу? Тий. Бүгд найрамдах хятад ард улсаас мэдчилж байна. Америкийн нэгсэн улсын Сиэтлээс та бүхэндээ сонирхол өгч байна. Oh, you make a video? Бүгд найрамдах Солонгос улсын Сеул хотод байх Мяндууны удамж. Америкийн нэгдсэн улсын хот болгоноор орё гэдэг утга учир нь юундаа байдгийг яагаад тэгсэн бэ гэхээр бидний болсон Сиэтлийн энэ цамхгийн хажууд хичээлээ нүд үнэж энэ бүсгүйчүүдэд маань маш гоё өнгийн машин байна. Гоё хэлбэртэй, гоё жип. Тэгэхээр гоё өнгөтэй. Ингээ машины танилцуулгууд байж байна. Alright, say goodbye to this lovely lady. За ингээд ямар ч байсан банк руугаа ороод нөгөө өөрийн одоо виза карт маань яагаад хаагдсан байна? Яагаад одоо ийм хамгаалтанд орсон байна гэдэг талаар асуугаад нээлгчээд гараад ирлээ. Тэгэхээр энд бол бас л үнэхээр үйлчлүүлэгчийн хамгаалтыг маш чанд хамгаалдаг юм байна. Тэгээд энэ банк ч өөрөө тэр хамгаалтаа бас нээдэг юм байна. Цаанаасаа бүр зориудын ийм хамгаалтанд оруулцдаг одоо үйлчлэгээний газар байдаг юм байна. Тэгээд тийшээ ярихад бол тэндээс ингээ тийшээгээ ярихад бол тэнд ерөөсөө миний одоо энэ өөрийнхөө утаснаасаа ярих ёстой. Тэгээд өөрийнхөө утаснаасаа ярингууд нөгөө банктай ямар банктай холбоотой байдгийг тэр нь ингээд гараад ирчдэг. Ийм сайхан мэдээллийг өгчдөг юм байна. Энэ удаа банкны итемийг сонирхох гэж байна. Тэгэхээр оронд байгаа итемүүд бол янз бүрийн байдаг. Эдний хамгаалалт Америкийн нэгдсэн улсын банкуудын хамгаалалт нь бол маш өвөрмөцсөн. Одоо жишээ нь энэ таалах ямар ч онгоц нөхцөлгүй. Ийш орж мөнгөө авах болсон одоо гүйлгээ хийх ямар ч нөхцөлгүй байгаа. Учир нь юу гэхээр маш том хамгаалалт болсон. Энд бол ийм карттай үнэл үйлчлүүлсэн. Тодорхой хэмжээний мөнгө байршуулаад яг тэр нь бол тогтсон мөнгө жишээ нь ихт чинь $1500 ингээд тухайн үйлчлүүлэгч банкнда байршуулж байхад бол $12 сар болгон авахгүй. Тэрнээс биш нөгөө банкны нөгөө хадгалуулсан шимтгэл гэж байдаг. Манайхан одоо нэг янз бүрийн юм хэлээд байдаг чинь хаан банк тэглээ ингээд гинтхэн хүмүүсээс ингээ 200 төгрөг ингээ авсаа тэр хүмүүсийг тэдээр үржүүлвэл хэд болж яана гэдэг ингээд тэгээ биднэрт ерөөсөө мэдэгдэдгүйгээр ийм үйл ажиллагаа явуулсан байдаг. Энд бол тийм биш. Яг энэ виза карта авахд бол хилжээдэг. За энэ тохиолдолд бол ингэ шүү. Жишээ нь $1500 ингээд байж их юм болсон. Тэгээд араас нь одоо хөрөнгө оруулалтаа ингээд хийгээд ингээд үргэлжлээд ажилчин үргэлжлэж явах юм болсон. $12 авахгүй. $1500 байхгүй нөхцөлд бол сар болгон энийг гэж аав. Яг энэ бол нөгөө тухайн банктайгаа гэрээ хийгээд энэ банкны одоо эзэмшигч болсон учраас ийм нэг сонин одоо процесс явагддаг юм байна лээ. Яг одоо бид бас нэг одоо агаарын цахилгаан тээвэр дээр хүрээд ирсэн байна.
Тэгээ энэ цахилгаан тээвэр бол газраар явахгүй бас л яг нөгөө манай Монголд одоо агарын тээвэр хөгжих гээд байгаа шүү дээ. Тэгээд ингээд бас энэ баярт бас жоохон ч гэсэн хувь нэмрээ оруулах гэж бодож байна. One perfect test toss. One perfect test toss. One perfect magic. One perfect magic. Найрамд Солонгос улсын Сөүл хотоос мэндийг мэдэж байна. Тайзыг би бэлтгэхдээ юу гэж бодож бэлдсэн гэхээр би аяллаар явах маш их дуртай. Аялалгаач юм бол ерөөсө хүнд маш их хэрэгтэй. Хэдий хүн мөнгөгүй ч гэсэн аялах шиг сайхан юм байхгүй. Хэдий хүн одоо хүчлэхгүй ч гэсэн зориглох шиг сайхан юм байдаггүй. Тийм учраас би аялалд маш их дуртай.